Монгол Ардын намын бүлгийн уралдаанаар хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн талаар хөдөлмөрийн сайд чин зоригийн мэдээллийг сонсон байна. Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж ур чадвартай нь холбож тогтоох, хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг наривчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулах, цалингийн худалдаа авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн зүгээс холбогдох сайдад үүрэг өгчээ. Үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнуудад жил бүр Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог, тэтгэлэг гардуулах ёслол өчигдөр төрийн ордонд болж шилдэг 34 оюутан ерөнхий сайдаас тэтгэлгээ гартлаа. Барилгын салбарт 2015 оны эхний хагас жилийн байдлаар 11 осол гарч 14 хүн өртснөөс 8 нас орж 6 нь гэмтжээ. Барилгын салбарт гарч байгаа ослын 70 орчим хувийг өндрөөс унах шалтгаан эзэлж байгаа талаар өчигдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар мэдээлжээ. Үндэсний их баяр наадмаар телевизүүд хамтран шууд нэвтрүүлгийн нэг багтаа ажиллахаар болсон байна. Энэ талаар өчигдөр телевизийн удирдлагууд мэдээлсэн. Монголын телевизүүдийн холбооноос энэ жил 15 телевизийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж наадам дамжуулахаар болсон байна. Монгол Улсын гавьяач жүжигчин Жавхлан өчигдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрээр эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд халдсан хууль баталж буй төрийг эсэргүүцэж, эх сарын 1-нд Чингисийн талбай дээр 11-ээс 12 цагийн хооронд үсээ хусч жигсаал хийхээр болсноо дуулгасан байна.